Ягаад зарим улс орнуудын нэр стандарт төгссөн байдаг вэ? Телевизийн мэдээ хаа нэгтээ харагдах газрын зургийн нэгэн хэсэгт стандарт төгссөн улсууд үзэгддэг л бидтэй. Казахстан, Узбекистан, Пакистан, Афганистан гэд та хэдийг нэрлэж чадах вэ? Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй нийт албан ёсны 7 улс байдаг. Тэд бүгд Төв болон Дундад Азид орших бөгөөд Стан гэдэг нь Перс хэлний газар нутаг гэсэн үгнээс гаралтай. Станы орнуудын энэхүү нэршил нь тэдний өвөрмөц газар зүйн байршилтай холбоотой бөгөөд Монгол, Түрэг, Перс, Энэтхэг, Хятад, Оросын соёлын уулзуур дээр оршдог бараг л дэлхийн төв гэж нэрлэгдэж болох газар. Маш олон хүн Стан дагуурыг зөвлөл холбоот улсын үеэс гаруултай гэж боддог бөгөөд энэ нь ташаарсан ойлголт юм. Эдгээр улс орнууд зөвлөлтийн үед албан ёсоор Монголтой адилхан ИА төгсгөлтэй байжээ. Социалист систем задран унаж тэд уламжлалт нэршлээ ийхүү ашигласан нь Перс соёлоос гаруултай энэхүү үг билээ. Тиймээс тэдний улсын нэрийг Узбекийн нутаг, Казакуудын газар нутаг гэж нэрлэж болно. Мөн зарим улс орн тухайлбал Туркэд Монгол улсыг албан ёсоор Моголистан хэмээн нэрлэдэг нь монголчуудын газар нутаг улс гэсэн утгатай үг юм. Дараагийн удаа газрын зураг харуул та Станы улсуудын утгыг мэддэг боллоо.